Зах зээл дээр бол саяхан бид нэр жилийн тайлан гаргасан 2025 оны цалингийн судалгаа болон нийт хөдөлмөрийн зах зээлийн эргэлтийн судалгаа. За энэ судалгаанаас харж байхад бол зах зээл дээр бол ажилтгүй хүмүүсийн тоо бол нэмэгдэж байгаа. Гэхдээ тэр хүмүүсийн ихэнх голлох онцлог нь гэх юм бол ур чадвар нь хоцрогдсон, боловсрол мэдлэг, ажлын байран дээр их чадварууд нь хоцрогдсон, өнөөдрийн бизнесүүдийн үйл ажиллагаанд нийцээргүй хүмүүс илүү олон тоогоор нэмэгдээд байгаа. Нөгөө талдаа болохоор компаниуд маань, харилцагч нар маань хүн олдохгүй байна, сайн хүн олдохгүй байна, талант олдохгүй байна гэдэг гомдлууд бол ихссэн. Тэрний үүтэй холбоотой гэхээр цалин хангамжийн өсөлттэй талантуудын маань өөрсдийн маань бас өөрсдөө компаниудаа нэлээд сонгож ордог юм нэлээд нарийн болсон түүнтэй холбоотойгоор дунд болон дундаас дэс төвшний эсвэл өндөр ур чадвартай талантууд бол хомс байгаа. Тэгэхээр энэ нэг талдаа юм хоёр талдаа хоёулаа проблемтай харагдаад байна. Ажил хайж байгаа болон ажиллаж байгаа хүмүүс нь болохоор гоё ажлын байр олдохгүй байна гэдэг. Нөгөө талд нь компаниуд нь болохоор сайн хүн олдохгүй байна гэдэг энэ том асуудлыг бид нар ламдагийн зүгээс сүүлийн жил гарагийн хугацаанд шийдэхээр ажиллаж явж байгаа. Ерөнхийдөө цалингийн өсөлт болон өнгөрсөн 2025 онд бол нэлээд хийгдсэн. За ковидын дараа хийгдэж чадаагүй байсан төрийн албаагчдын цалингийн нэмэгдэлтэй зэрэгцээд хувийн хөгжлийнхэн ч гэсэн үнийг дагаад цалингаа нэмэх шаардлагатай болсон. Тэгэхээр энэ цалингийн өсөлт нь бүтээмжтэй хэрэг уялдаж байна гэдэг дээр та бүхэн ямар дүгнэлт хийсэн? За цалингийн өсөлт бол яалчгүй зах зээлийнхаа хэрэгцээ болон шахалтаар бол өсөж байгаа. Нөгөө талдаа бас нөгөө талантуудын хүлээлт болон амьдралын өртгөөс шууд хамааралтайгаар өсөж байгаа. Түрүү жил бол огцом өссөн. Зарим албан тушаалууд дээр 50-аас 80% хүртэл өсөлтүүд бол ажиглагдж байгаа. Тэр нь ихэнхдээ түрүүний миний хэлсэн шиг дундаж болон дундажаас дээгүүр түвшний яг нөгөө баг удирддаг тийм төрлийн талантууд дээр бол цалин нэмэгдсэн байгаа. Бүтээмжийн хувьд гэх юм бол эсэргээрээ буурч байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр талантууд маань маш хурдан хоцрогдож байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 2-3 жилийн хугацаанд хэмжээ ухааны хурцтай нэвтрүүлэлтээс болоод компаниуд илүү бүтээмжээр төвлөрөөд хүмүүсийнхаа individual contributor буюу хүнээр хийлэгдэг ажлуудаа хэмжээ ухаанаар хийлгэх хандлага бол дэлхийн нийтээр үл явж байгаа. Гэхдээ энэ дээр бол Монгол компаниуд маань маш удаан тэрийг нэвтрүүлж чадахгүй. Ер нь бол паникийн байдалд орсон. Би яах ёстой вэ? Хүнээ хаалах ёстой юм уу? AI яаж нэвтрүүлэх юм? Энэ ямар учиртай? Датагаа алдчих юм уу гэх мэтлэн маш олон эргэлзээнүүд байгаа. Тэрнээс болоод ажил үргээ хуучныхаа арга барилаар хийлгэх буюу хүмүүсээр хүний тоогоор ажлынхаа бүтээмжийг хийх гэж оролдож байгаа. Тэгэхээр хүмүүс нь өөрсдөө ур чадвар нь хоцрогдоод ирж байгаа учраас бүтээмжийн дагаад муудж ийн гэж бид харж байгаа. Шийдэл байна уу? Шийдэл мэдээж байгаа. Энэ дээр яах вэ гэхээр илүү тухайн функц, тухайн үйл ажиллагааг хариуцсан талантуудын чанарыг өсгөх л асуудал байгаа. Чанарыг өсгөх хоёр арга байгаа. Нэгдүгüүрт нь одоо байгаа талантуудаа маш хурдан сургаж, шинчилж авах хэрэгтэй. Энэ нь болохоор тодорхой хэмжээнд бас урт хугацааны стратеги байна гэсэн үг. Нөгөө талаараа яах вэ гэхээр үнэхээр тухайн хийлгэх гэж байгаа функцээ сайн чаддаг талантуудыг олж ирэх. За энэ талантууд нь Монголын хувьд л юм бол Монголыг бид нар талантын пул гэж ярьдаг байхгүй юу? Уул нь нэг юм. Гэтэл Монголыг бол талантын подл гэдэг. Өөрөөр хэлбэл шалбаг талант байхгүй Монголд. Яг тэгвэл тэр бүтээмжийн өсөхийн тулд бид нар гаднаас л шинэ талантуудыг оруулж ирэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр гаднаас оруулж ирэхийн тулд хоёр юм бид нар шийдэл хайгаад байгаа юм. Тэр нэгдүгээрт нь болохоор яг гүйцэтгэх төвшний байрлал, худалдаа, уул уурхай юм гүйцэтгэх төвшний ажил дээр бол бид нар яриад байгаачлан маш олон тоогоороо бид нар гадны талантуудыг оруулж ирэх хэрэгцээ шаардлага байна гэж бид нар харж байгаа. Ингэжээж бид нар маш хурцтай эдийн засаг бүтээмж өснө гэж байгаа. Нөгөө талаараа удирдах төвшний болон дээшээгээ дунд болон дундаас дээш төвшний хүмүүсийг бид нар өөрсдийнхөө монголчуудыг гадаад байгаа монголчууд буюу тэд нар маань өөрсдөө өмнө нь ур чадвартай хүмүүс байж байгаад гадаад очиод тодорхой хэмжээний туршлага хоримтлуулсан бидний хувьд бол яг жинхэнэ стратегийн нөөц гэж бид нар хараад байгаа байхгүй. Энэ нөөцийг бид нар татан оролцуулах Монгол руугаа ирэх тэр гүүрийг нь замыг нь цэгцлэх ажлыг бол хийх ёстой байна гэж бид нар харж байгаа. Тийм ч учраас бид нар нөгөө ламда дээрээ 2026 онд бид нар диаспора шалгаруулалт буюу хөдөлгөөн буюу гадаад байгаа монголчуудыг эх орондоо ирэхэд нь хэрхэн тэднийг бүтээмжид нөлөөлөх үс хэмжээнд компаниудад бид нар зуучлах вэ гэдэг ажлыг хийж байгаа гэсэн. Хэр үр дүнтэй вэ? За одоогоор бид нар хөтөлбөрөөр зарлаад 2-7 хоног болж байна. 2-7 хоногийн дотор Монгол руугаа иргэн ирсэн байгаа, эрхийг бодож байгаа талантуудыг ингээд топ 100 ингээд залуучуудыг сонгон шалгуулъя гэдэг байгаа байхгүй. Яагаад ингэж байгаа гэхээр бид нар гадаад байгаа монголчууд 300 гаруй мянган монголчууд байна гэдэг байхгүй. Тэгээд эднээс чинь хөдөлмөрийн зах зээл хувь нэмрээ оруулж чадах үс гэхээр бараг 3-1 нь болчиход байгаа тийм. Тэгвэл энэ хүмүүс чинь
Монгол руугаа ирэхийн тулд айц байгаа даа тий. Очиход намайг үнэлэх юм уу, намайг ойлгох юм уу? Би очиод одоо компаниудад би өөрийнхөө энэ ур чадварыг үнэхээр гаргаж би ингээд сорилтуудтай тулгарч чадах юм уу гэдэг. Тэгэхээр энийг Монгол компаниуд маань ойлгохгүй байгаа. Тэгэхээр энийг бид нар 100 залуучуудыг гаргаж ирээд Монголдо ирсэн залуучуудыг гаргаж ирээд тэгээд тэдний Монгол улсынхаа одоо өөрийнхөө салбаруудад ажиллаад үр дүн гаргаж байгаа юм одоо түүхийг нь storytelling байдлаар ингээ харуулъя. За ингээд жишээ нь Tesla-д ажиллаж исэн монгол залуу Германаас ирсэн байна тий. За жишээ нь эренгүүтээ одоо Монголд уулуурхайн компаниуд эсвэл энэ үйлдвэрлэлийн компаниуд дээр очиод автоматжуулалтыг нь хэмэл уяахаар нэвтрүүлээд өөрийн гэсэн бизнесээ гээд явж байна. Одоо энэ залуугийн бид нэр одоо түүхийг нь гаргаж ирээд гадаад байгаа монголчуудаа хүргээд үнэхээр чи ингээд сурсан мэдснээрээ Монголынхаа эдийн засаг болон нийгэм үр нөлөө үзүүлж болдгийм байна, амжилттай явж болдгийм байна гэдгийг харуулад нөгөөдөө илүү урам зоригийг нь өгчөөж бидний хүмүүсийг олоор нь татна гэсэн. Тэгээд эхлээд бид нар тэр урам зоригийг өгөх ажлыг хийж эхэлж байна гэсэн. За яг хөө ингээд ер нь одоо ажил Зангай цэгийн байна, танаа платформ байна. За тэгээд дээрэс нь манай одоо хөдөлмөрийн яамны ч юм уу тийм платформуудыг харахаар ерөөхдөө ингээд нэг мэрэгчлүүд яваад байгаа. За хуульч, эдийн засагч, хуулийн зөвлөх, за эсвэл одоо өөр юу гэдэг те сантехникч ч гэдэг юм уу те эдийн засагч, нэгтлэн бодогч. Тэгээ одоо энэ хиймэл оюун ухааны одоо ийм эрен үед энэ мэрэгчлүүдийг яг одоо ур чадвартай хамгийн эрэлттэй гэж ингэж ангилдаг байсан. Энэ ангилалт ойлголт ер нь хоцрогдсон уу? Бид нар ер нь хаана явж байна? За түрүүний хэлсэнчлэн платформуд дээр бол ажлын саналууд бол маш ихээр байгаа. Гол нь яах вэ гэхээр нөгөө бидний яриад байгаа талентуудтайгаа юм нийцлийн асуудал яригадаад байна. Нийцлийг нь зөв хийж чадахгүй байгаа гэдэг. Зарим талентууд буруу газараа байршуулагдсан. Олон жил тэнцээ зэврээд байж ах ч гэдэг тий. Зарим талентууд нь Монголоос гараа явчихсан тий. Ажиллаж байгааг байх ч гэдэг. Тэгээд зарим компаниуд болохоор үнэхээр маш их одоо тоогоор илэрх юм бол ийм 100-тай тэмцэх хэмжээний ажлыг 20-тай тэмцэх хэмжээний талантаар хийлгэхгүйтэй Монголд хүмүүс чадахгүй байх гэдэг юм уу. Иймэрхүү нийцлийн асуудал ирж байгаа. Энэ дээр манай хэмэл оюухан ажил хийж байгаа байхгүй. Илүү ур чадвар дээр суурилсан буюу уламжлалт ийм одоо олон жил ажилласан эсвэл тодорхой хэмжээний боловсрол эзэмшсэн гэхээс илүүтэйгээр тэр тухайн функцийн ур чадварууд нь байна уу, скил нь байна уу гэдгээр нь матч хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр матчлалын буюу нийцлийн асуудал яригдчихэж байгаа. Хоёрдугаарт нь болохоор яах вэ гэхээр энэ мэрэгжлүүдээс гүйцэтгэх түвшний мэрэгжлүүд бол угаасаа явандаа хэмэл оюуханаар орлогдно. Тэгэхээр ямар мэрэгжлүүд илүү одоо эрэлттэй болж эхэлж байна гэхээр уламжлалтаар бол компаниуд ийм пирамид бүтцтэй байдаг шүү дээ. Дээрээ ингээд захирал нь удирдлагын доороо гүйцэтгэгчнэр байдаг бол одоо энэ гүйцэтгэгчнэр буюу entry level job гэдэг бол хэмэл оюуханаар орлогдож эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр биднэрт орчин үеийн компаниуд ийм diamond хэлбэртэй болж эхэлж байгаа. Доошогоо одоо нөгөө entry level-үүд нь цөөрөөд яг жинхэнэ хэмэл оюухан болон хүмүүсийг ашиглаад яаж бүтээмжээ хэсэх вэ гэж ингээд боддог, бодлогыг боддог стратегч юм одоо дундад төвчний менежерүүд л эрэлттэй болж эхэлнэ гэсэн үг. Тэр ч ихсэн ажиглагдаж байгаа. Засгийн газрын бодлого хэр хоцрогдолтой байна? Шууд хоцрогдолтой. Үнэхээр хоцрогдолтой. Тэгээд засгийн газрын бодлого ихэнхдээ ажилгүй хүмүүс рүү чиглэсэн бодлогод явагдаж байгаа гэж би харж байгаа. Одоогийн ажлын байрны зарын платформ ч гэсэн тийшээ гэж бодож байгаа. Ламдагийн хувьд гэх юм бол эсрэгээрээ бид нар нөгөө пирамидын дээр байгаа одоо нөгөө ур чадвартай өндөр боловсралтай залуучуудыг яаж эх оронд нь сайхан амьдрахын тулд зөв компанид нь зөв төслүүд дээр нь хуваарлах вэ гэдэг бодлогыг л дандаа хариуцаад байгаа гэсэн.